Бүтээгчдийн ертөнц Тэнгэр газрыг холбосон эрчим энергийн сувгаас бэлтгэн явуулдаг подкаст өнөөдрийн дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр голчхтайгаа ярилцахаар сууж байна. Би тэрийн сэдэв болохоор монголчуудын сэргэн мандалтын үе буюу 13 дугаар зууны үе. Одоогийн нийгэм буюу ерөнхийдөө монголчуудын хамгийн уналтын цэг буюу нийгэм маань тэр чигээр ерөнхийдөө ийм намд ор давтамжид ирсэн энэ хоёрын ялгаа юунаас болж үүдв гэдэг талаар сайхан чөлөөтэй ярилцгаа сууж байна. Тэгэхээр голчих энэ дээр таны санал бодлыг сайхан ярилцаад явъя. Тэгээс мэдхэн үү энэ өдрийн минь дүргийе. За 13 дугаар зууны монголчууд тэнгэртэйгээ ойрхон сүнс зүрх сэтгэл нь нээлттэй байжээ гэдгийг биднээс одоо түүхээс судар номноос зөндөө уншиж ойлгож байгаа. Тухайн үед монголчууд байгаль дэлхийтэйгээ гүн холбоотой. Тэгээ зүрх сэтгэл нь нээлттэй. Өвгдөөс тэнгэртэйгээ гүн ин бат холбоотой байсан байна. Тэр нь юугаар одоо биднээс ойлгогддог вэ гэхээр энэ дэлхийг тэр тэнгэрийн мөнх тэнгэрийн хүчээр нэгтгэж Монголын инх амар амгалан тогтоож явснаар нь биднээс ойлгож хүлээж авдаг. Тэгээд тэр энэ цаг үеийг өнөө цаг үетэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг бол одоо хүн болгоо мэдж байгаа. Яагаад биднээс өнөөдөр ийм болцсон юм бэ гэд харахаар өнөө цагийн монголчууд ерөөсөө энэ сүнс зүрх сэтгэлээ бүрэн хаацсан энэ тархиныхаа энэ үзэл онол энэ тархины хүчтэй нөлөөнд ингээд бүрэн автцсан байгаа нь харагдаж байгаа маа. Энд бас нөгөө гадаад улс орнуудын хүчтэй бодлого нөлөө тархи угаалт асар их нөлөөтэй байсан харагддаг. Тэгээд энэ яг энийг ингээд түүхээр нь цаг хугацаагаар нь ярих юм бол манжийн нөлөөнд орсон цаг үеэс биднээс одоо энэ бөө мөрөглөө устгуулад тэгээд энэ тэнгэр үзлээс тэнгэр заяанаас алсарч эхэлсэн байгаа юм. Тэгээ манжийн нөлөөнд 200 гаруй жил явахдаа энэ үндсэн бөө мөрөглөө устгуулсан. Дараа нь 1921 онд энэ Оросуудын нөлөө Коминтерны харгас бодлого биднээсийг энэ ураг удмаас салгасан. Тэгээ социализмын коммунизмын энэ онлоор тархиа угаалга 70 гаруй жил явсны дараа 90 онд арчсан хувьсгал гихч гарч ирж энэ барууны үзэл онолын нөлөөнд тархиа угаалгасан ийм байгаамаа. Одоо тэгээд энэ олон зуун жил ингээд гадны нөлөөнд энэ тархи угаалгаснаас болж тэр
өвөг дээдсийнхээ олон мянган жил ахуй соёлдоо тээж ирсэн энэ тэнгэр өвөг дээдстэй ойрхон байдаг энэ байдлаасаа салсан байгаа нь одоо өнөөдөр биднээсийн энэ дороотлын үе болоод байна. Тэгээд за би өнөөдөр нэг 50 гаруй насалж явна. Тэгэхдээ энэ өвөг дээдс талд ертөнц энэ сүнсний талаар ойлголт том муу явж ирсэн. Яг гэвэл надад одоо ингээд төрсэн цагаас бага наснаас минь хэлж сургасан энэ талаар ойлгуулсан юм байсангүй. Манай эцэг эхт ч одоо тийм ойлголт байсангүй. Цаашлаад өвөө эмээнэрт минь ч бараг тийм ойлголт ухамсар нь дутмаг байсан байгаад байгаа. Тэгэхээр ийм 2 3 4 үеэрээ ингээд энэ юмаа мэдхгүй ингээд тасарсан байсан учраас биднээс ингээд бүр энэ тэнгэр үзэл өвөг дээдсийнхээ хэлхээ холбооноос ингээд салж харанхуй монхог л гэж хэлээ да. Энэ харанхуй монхогийн энэ юунд автж ирсэн байна л да. Тэгээд яг энэ арчлалын өр нөлөөгөөр одоо тэр шарын шашин ч одоо манайд энэ манжийн тулгалтаар ерөнхийдөө хүчтэй дэлгэрсэн гэж үздэг. Тэгээд тэр цагаас ингээд шарын шашин монголчуудын амьдралд нэвтж ингэж ахуй амьдралтай ингээд нэвт уусч одоо биднээсийн амьдралаас салхааргүй юм холбоотой болж ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо Монголын бурхны шашин гэдэг нэршлээ автлаа ингэж хөгжиж байна л да. Гэхдээ энийг бол одоо монголчууд өнөөгийн амьдралаас салахын арга байхгүй. Тэгээ би бол тэр талаар энэ бурхны шашинг хүлээн зөвшөөрдөг. Анх одоо энэ сэрэл цэхэрлийг авч сэрх үедээ бол би бурхны шашныг нэлээд хөөцөлдөж энэ талын бурхны Будда бурхны гүн ухааны талаар нэлээд судалж ингэж эхэлсэн. Яванда яг хөө тэгээ ингээд ерөнхий нөгөө цаад бурхны энэ шашны зан үйл талын юмнууд нь нэх ач холбогдолгүй маань гүн ухаан яг хөө биднээсийн одоо сүнсний үзлэнл энэ тэнгэр үзэлтэй маань яг хөө ерөнхийдөө цаад нарийн утгаараа бол холбоотой юм байна гэдгийг ойлгоод яг ингээд улаарч одоо тийм гандан хий дээр явж ном юу уншуулхаа ерөнхийд нь болсон. Гэхдээ хүнддэг нь. Тэгээд одоо би 2018 оноос хойш ерөнхийдөө миний энэ сэрэлт эхэлсэн гэж би ойлгож байгаа. Тэгээд тэрнээс хойш бясалгал энэ түүх соёлоо судлах тэгээд энэ сүнс талд ертөнц судлах энэ үйл рүүгээ орсон. Тэгээд өнгөрсөн 2025 оны 8 сард би энэ бодлын эзэн подкасттай уулзраад
өнөөдрийнхээ энэ багшийн сургалтанд орж ирсэн байгаа. Тэрнээс өмнө янз бүрийн подкастууд сонсч энэ талд ертөнцийг нэлээд сонирхож зөндөл юм сонсч ирсэн. Гэсэн хэдий ч одоо яг өөрийгөө таних, яг өөрийнхөө энэ сүнсийг ойлгож, сүнсээ чөлөөлөх энэ юмыг огт ойлгоогүй, мэдрээгүй явсан байлээ. Тэгээ би энэ сургалтандаа энэ гал бүлдээ орж нэгдэж ирсэн цагаас эхлээд хүн гэдэг амтэн чинь энэ хүн гэдэг хувь заяаг энэ төрлийг яах гэж онж төрж энэ амьдарч байгаа энэ дэлхийн ертөнцид амьдарч байгаа утга учраа ерөнхийд нь ойлгосон. Тэгээ сүнснийхээ энэ чадвар чадамж юу байдгийг гэдэг энэ ухаарлаа эндээс олж авсан. Улмаар тэгээд энэ сүнснийхээ энэ мэдрэмж юунуудыг одоо ойлголтуудыг ухамсараар тэлж энэ сүнснийхээ мэдрэмжүүдийг тэлээ явж байна. Аха. За тэгэхээр хоёулаа нөгөө нэг сэдвүүрүүгээ наад талаарч байхад хоёулаа гоё үргэлжлүүлээд ярина. Тэрнээс гадна хоёулаа яг нөгөө үндсэн сэдв болох монголчуудын нөгөө сэргэн мандалтын үе яг тий жоохон ишээ илүү дэлгэрүүлэх гэж бодлоо. Монголчууд ямар үед хизээ яг ямар байхлаараа тэгж мандан бадарч исэн юм бэ? Энэ талаараа хоёулаа нэг яриад дараа нь одоо тэр талаараа эхлээ ярьчаад дараа нь тий үргэлжлүүлээд яагаад ингэж уруутанд оройтваа гэдэг юм а өшөө нэг хахад нэг жоохон ярьч. Тэгэхээр 13 дугаар зууны үед монголчууд маань сэргэн мандж исэн. Энэ нь одоо яг ямар хүмүүс нь ямар байхлаараа, нийгэм нь ямар байхлаараа одоо тэгж сайхан өсөж хөгжингүү улс болж исэн юм болоо. Таны бодлоор? За миний уншиж мэдснээр одоо сонсож хүлээж авч ойлгосноор бол одоо тэр цаг үед энэ монголчуудын бөө мөргөл маш хүчтэй. Энэ тэнгэртэйгээ холбогдох өвгдөөдсөө ойлгож хүлээж авах. Энэ судал сувг нь энэ зам мөр нь ерөөсөө маш нээлттэй байжээ гэдгийг бол би одоо ойлгоод байгаа. Энэ цагаараа ямар учиртай вэ гэхээр энэ хүмүүсийн энэ сүнс нь ийм хаалт саад дотор багтай зүрх сэтгэл нь нээлттэй энэ сүнс нь бүрэн ийм нээлттэй байжээ. Хүмүүс энэ сүнсэн дээрээ байжээ гэдгийг бол би энэ маш сайн ойлгоод байгаа. Тийм учраас энэ ерөөсөө энэ оршихуйнхаа энэ байгаль дэлхийнхээ энэ жамын хуулийг маш сайн ойлгож мэдэрч энтэй зохицож энээс гажилгүй амьдарч байсан байгаа. Тийм учраас энэ хүмүүс энэ амьдралынхаа утга учирыг маш сайн мэддэг. Ийм байжээ. Тухайн хэдий одоо хоорондоо дайсагнаж байлддаг ингээд бие бинийгээ эзлэн төрөмгөлдөг байсан хэдий ч цаагаараа энэ нэг амьдралынхаа энэ уг суурь утга учирыг ойлгоод мэдэрдэг. Ийм байж хоорондоо ингээд зүрх сэтгэл энэ сүнсээрээ маш нэгт холбоотой байж. Тийм учраас энэ сүнсээрээ нэгдэж ийм агуу үйлийг ингэж бүтээж энэ дэлхийг ингэж төвшөлгөж ирсэн байдаг юм байна. Би бас нөгөө өнс судалж хахад яг тэр сэргэн мандалтын үеийн юмнууд нь болохоор тэр одоо таны хэлдгээр тэр те бүү мөргөл тэнгэртэйгээ холбогддог байж
тийм хүмүүс ч угаасаа мэдээж нөгөө зүрх сэтгэл нь бүрэн нээлттэй байгаа шүү дээ. Тэнгүүд тэр зүрх сэтгэл нь бүрэн нээлттэй байгаа үед тэнд нэг хувь аминч үзэл гэдэг юм байхгүй байдаг гэж. Тэгээ нөгөө нийтээрээ хамтаараа гэдэг нөгөө хамтын хариуцлагатай нөгөө юм тогтолцоо ингээд үүсчихэлтэй. Яг тэрүүгээр ингээд хүмүүс нэгдээд нийлээд ирэхээр тэр яг нөгөө нэг яг тархины логик одоо нэг одоо тий мөнгө шунал эрх мэдэл гэдэг ямиг бүр ингээд гоё янзлж өгöd. А тэр нөгөө нэг хамтын хариуцлага бүгдээрээ бид нар хамтаараа байжж бие бинийгээ бүрэн ойлгодог байжж яг тэр одоо Чингис хааны үеийн тэр тогтоосон тэр системд нар чинь ингээд дэлхийд одоо юм агуу том систем болчиход шүү дээ. Наравтын систем гэдэг. Энэ үедээ ингээд мандан бадарч тий. За тэрнээс дараа нь яасан бэ гэх тэгэнгүүт яг нөгөө толгойлж явж исэн одоо хэсэг бүлэг хүмүүс тэр тэнгэрийн санаагаа илүү ойрхон авч явж исэн хүмүүс ерөөхдөө ингээд бас үгүй болоод эхлэхийн цагт тэр дундад 100-ны үе гэдэг байгаа тэр үе бол одоо Чингис хаанаас хойших шүү дээ тий. Нэг хэсэг бол сайхан үргэлжилсэн. А дараа нь болохоор нөгөө нэг тэнгэртэйгээ холбогдох юмнууд нь бас төдийлэн сайн бас нөгөө нэг ингэж бас алсраад тэгэнгүүтээ нөгөө нэг эрх мэдэл шунал одоо мөнгөний төлөө ч юм уу ийм болоод ингүүд хагаралтаж одоо тий хоорондоо иймэрхүү тэг ингэж унж явсараа таны хэлснээр тэр одоо тэр нөгөө нэг бурхан шашны нөгөө нэг юмнуудад одоо өөрсөндөө итгэж тэнгэртэй итгэж тэнгэрийн санааг хүлээж авдаг байжгаад гадны нөгөө нэг өөр гадны одоо бурханд одоо гаднаа сайх юм дээр тий өөр имийг одоо бишин шүтгэх замаар ингээд өөрөөсөө алдсраад дотоод зүрх сэтгэлээ одоо ингээд бүрэн сайн ойлгохгүй байсан учраас ингээд ерөнхийдөө ингээд 13 дугаар зуунаас хойш ингээд дундалтаад эхэлдэг шүү дээ тий шарын шашин орж ирлээ. Дараа нь тэр манжи үе байла. Дараа нь одоо энэ коммунист гээл одоо энэ хүчээр нэгтгэх нэг үйл явдал боллоо шүү дээ тий. Тэр чин зүрх сэтгэлээрээ ингээд нэгддэг имийг авиж нэг юм багт болгоод нэг удирдлагатай болгоод ингэж явж ийсэн үе. За дараа нь яасан бэ гэхээр нардчлал гэх юм гараад ирчин тий. За мэдээж сайхан эрх чөлөөтэй байснараа бид нарт одоо бүх өмгөлүүд маань амар сэргэлэн шүү дээ. Энэ талаараа амар сайн. Нөгөө талаараа тэр нөгөө нэг эрх мэдэл одоо их хүний эрх гэдэг ямиг шууд оруулж ирээд хинэж байсан одоо адилхан эрхтэй гэдэг тэр эрхийн асуудал ороод ирсэн нь тэр нөгөө нэг бас нэлээд том алдаа гарсан юм бэл. За тэгээд ирэнгүүт чи яг нөгөө нэг өөрөөсдийнхөө эрх чөлөөтэй амьдрал дээр амьдраад ирэнгүүт яг хувь үзэл хувь аминч үзэл үүсцэн. Тэгээд аминч үзэл үүсцэн өөрөөсөө өөрийг ботгой байцсан тэ үр хөвгтөөдөөс өөрийг ботгой байцсан байгаль дэлхийг хүнийг хүн сэтгэлээр харахгүй байцсан одоо ийм нийгэмд амьдраад байна. Аминч үзэл дээр нь тэр нэг эд материалд шунах хүслийг нь өдөөгөөд ингээд тий. Угаасаа тэр нэг гадны бодлого нөлөө байгаа шүү дээ тий. Тэргээр нь одоо ингээд биднээсийг ийм өөрөөс нь улам л алсруулах энэ зүрх сэтгэлийн тэр нэг тархины энэ хүсэл шунал тэгэл нөгөө эго тий эрх мэдэл энэ бүх юмэр ингээд хаах бүх бодлогыг л ингээл ээж нөлөөлж байгаа байхгүй юу? Тэр нөгөө яг сэргэн мандчихсэн үе нь бол эвтэй байхдаа хүчтэй гэж одоо хүмүүс ингээл одоо ам намжаалын хүмүүд хэлдэг шүү дээ тий. Тэр эв буюу эвтэй байх тэр зүрх сэтгэл нь бүрэн нээлттэй. Тэгээд тэр тэнгэрийн санаагаа ойлгодог. Өөрөөсдийнхөө мөн чанар хоорондоо байгальтайгаа хэрхэн амар сайн одоо юм уялдаа холбоотой байдгийг бол мэдчихэж тий. Тэгвэл одоо бол тийм байхгүй болчихжээ гэдэг одоо тий. Нэг тэр мандан мадарч явах үеийн одоо уналтанд байгаа монголчуудын хоёр ялгаа ерөөсөө яг энэ дээр харагдаад байгаа юм болж бодоод байгаа байхгүй. Өнөөдөр одоо эв нэгдэл гэдгийг юун дээр тэр үед нэгдэжсэн юм бэ? Одоо яагаад нэгдэж чадахгүй байгаа юм бэ гэдгийг тайлбарлахад тэнд ерөөсөө зүрх сэтгэлийн л нэгдэл байсан байгаа байхгүй. Цаагаараа байглаараа тэнгэрээрээ өвгдөөрөө тий сүнсээрээ ингээд нэгдэжсэн ийм нэгдэл байсан учраас асар их хүч гарч ирсэн. Өнөөдөр монголчууд энэ тархиараа хизээч нэгдэхгүй байна. Хизээч энэ тархиараа хийхэд хашгираад те бид тэнгэр заяатайгээ цээжээ дэлдээд энэ нэгдэл энэ тархин дээр явагддаг юм байна гэдгийг ойлгоод байгаа байхгүй юу? Энэ тархин дээрээ буюу ноён зантай гэдэг энэ монголчуудыг ингэж ярьдаг. А энэ нь болохоор нөгөө эсрэгээр наваад үзэх юм бол
тэр хүний цаана нөгөө эсрэг нөгөө нэг чадвар нь байгаа байхгүй зүрх сэтгэл рүүгээ ороод эхлэх юм бол тэр зүрх сэтгэлийн цаана яг ноён зам буюу тэр өөрөөрөө байх юм чинь өөр дотор нь байгаа. Энийг ууруулад зүрх сэтгэлээ нээгээд эхлэх юм бол одоо 8 тэрбум хүн чинь одоо өөр гэсэн үг л байгаа шүү дээ. Хидцэж татагдахааргүй тэр авьяас чадвар нь байдаг. Өөртөө холбогдоод тэнгэртэйгээ холбогдох юм бол тэгээд өөрийнхөө дотоод дуу болоод тэр авьяас чадамжаа нээгээд ирсэн тохиолдолд хэн нь хэнтэйгэж байрцах шаардлагагүй. Яг тийм нэг бүр нэг бүхэл бүтэн нэг орших байгаа байхгүй юу? Гэхдээ бусдтайгаа бүгдэндээ нь харилцан хамааралтай дээр тэнгэртэй те. Одоо нэг ухамсартал угаасаа бүгд байгаа шүү дээ те. Тэгэхээр энийг ойлгоод ирсэн цагт хоорондоо одоо өрсөлдөх ямар нэгэн тийм байхгүй. Одоо жишээ нь дээрээ бид нартэй цэвэр ухамсартайгаа холбогдоод бидний одоо сүнсний дотоод одоо энэ чадвар чадамжууд ингээд ийм бол одоо энэ нь болохоор одоо бидний хэлдгээр доод тэсэрээ гараад ирэхээр тархитан дээрээ байгаад ирэх юм бол тэр ноён зам буюу тэр бие биентэйгээ нөгөө нэг хизээч нөгөө нэг эвлэлтэн нийлж чаддгүй бүгдээрээ л өөрсдөө онцгой юм чинь. Тэр онцгой гэдэг имийг сүнснээсээ мэдэрчих юм бол тэр үнэхээр онцгой. Эгогоор бол ерөөсөө энэ л хүний дээр гаргасан л тэ бусдаас өөрийгөө дээр бусдаас илүү бусдад одоо би бусдын доор орохгүй бусдад дээрлэхдэггүй гэсэн л тийм л бодол үзэл гарна үхээс тархинаас нөгөөдүүлтэйгээ нэг шүү цуг шүү хамт шүү ингээд зүрх сэтгэлээр нэг шүү гэдэг ерөөсөө ойлголт гарахгүй байгаа байхгүй юу хүний дотроос ийм одоо тархины хүчтэй ийм нөлөөнд тархины ийм өндөр хөгжил за яг нэг талдаа тархины асар их өндөр хөгжил байна. Нөгөө талдаа энэ тархины өндөр хөгжил чинь зүрх сэтгэлээ бүр ингээд бүрэн дарангуйлцсан хаацсан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр биднес юуг ойлгох вэ гэхээр энэ хүчтэй энэ хөгжсөн энэ тархины энэ эгого жоохон намсгаад багсгаад зөөлрүүлээд эргээд энэ тархи зөөлрөөд намсаад ирэхлээр энэ зүрх сэтгэл чинь цаанаас нь ундарч гарч ирэх юм байна. Зүрх сэтгэл энэ тархи хоёр чинь нэг төвшөнд ингээд тэнцэж ирж ээж энэ хүний одоо энэ амьдрал гэж яриад байгаа юм чинь яг одоо байгалаараа жамаараа оршихын энэ өгдлөөрөө ингээд зүв болж ирэх юм байна гэдэг ухамсар одоо энэ мэдрэмжийг энэ ойлголтыг биднээс одоо өнөөдөр авч ийн л да. Тэг хүн болгоныг одоо энийг ойлгоод тархиа жоохон унтраах гэж ярьдаг. Унтраахгүй тархиа зөөлрүүлээд энэ зүрх сэтгэлээ сонсоод жоохон зүрхээ хаацсан энэ буруу үзэл онол энэ сүудрээсээ жоохон чөлөөлөгдөөд ирээчээ энэний төлөө одоо ингээд зөрөөчээ гэж л уриалах гээд биднес ингээд яриа суугаад байгаа байхгүй. Тэгээд биднес одоо энэ юу яд юм бэ л дээ. Гичнээн одоо ингээд хүн энийг хэлэхээр одоогийн өнөөгийн хүмүүс ерөөсөө энэ тархиараа энийг сонсчод за нэг ийм байдгийм байх гэж сонсчод тэрийг ерөөсөө энэ зүрх рүүгээ оруулдаг юм. Яг тэгэхээр энэ тархи хаагаад байгаа учраас зүрхэндээ хүртэл хүлээж авч чадхаа байцсан. Тийм учраас ямар нэгэн байдлаар энэ багштай учирч ийж сургалт мэдээлэл авч ийж тэгээд өөрийнхөө биеийн дээр одоо энэ сүнснийхээ мэдрэмжүүдийг мэдэрч хүлээж авч ийж ингэж ойлгохоор болчиход байгаа байхгүй юу? Яагаад гэхлээр ерөөсөө энийг мэдрэхээ байцсан асар их ийм сүудэр байна. Тэ? Энэ сүудрээсээ чөлөөлөгдөхийн тулд тийм амар биш ээ. Тэгэхээр биднээс ямар нэгэн байдлаар одоо ийм суралт өдөөлт чөлөөлт авч иж энэ зүрх сэтгэлээ нээх юм
нэх одоо ийм бүр шаардлагатай болцсон байна. Тэгвэл өөрөө толгоогоор ойлгоод энэс гарч чадахгүй болсон байна гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгээ өнөөдөр манай энэ бүтээгчдийн ертөнцийн сургалт бол одоо энэ рүү чиглүүлж байгаа. Энийг ойлгохын тулд одоо тэр хэдий гадаад хүний юуасан буулгасан бичсэн ном хэдий ч гэсэн тэр генийн түлхүүр гэдэг ном бол биднүүсийг энэ одоо энэ зүрх сэтгэл хаацсан байгаа энэ сүүдрүүдээс салахад асар их нэмэртэй тустай. Ийм бүтээл ном байгаа. Тэгээ биднээс энэ сургалтандаа энэ номыг ашиглаж байгаа. Тэгээ энэ номтой маш их сайн тулж ажиллаад өөрийнхөө энэ сүдрүүдтэй ажиллаж чадах юм бол тэр бэлэг рүүгээ шилжээд дараа нь тэр CD дээр очиод ингээд гэгэрх зам мөрлөгөө орох юм байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр нөгөө одоо манай сургалт чинь одоо яг нөгөө дээд эцүүдтэйгээ ингээ холбогдсон тэндээс ерөнхийдөө Тэнгэрийн санаанаас одоо ингээд хичээл нь бууж ирдэг. Зүгээр генийн түлхүүр гэдэг ном болохоор бас Ричард Гад гэдэг нэг хүн одоо тий бас адилхан юм буултаар бууж ирсэн юм ном. Бас л адилхан Тэнгэрээс бууж ирсэн хүмүүсийн одоо ухамсарт хэлэлт энэ зүрх сэтгэлийг нээхэд гардаг тэр одоо сорилууд тэр одоо юмнуудыг хэрхэн давж туулах уу? Тэрнийг давж туулснаар одоо хэрхэн өөрсдийнхөө бэлэг авьяасыг нээх үү? Энэ бэлэг авьяасаа нээснээр тэр цаана байгаа тэр сүнсний тэр агуу том тэр авьяас чадамжууд нь гарах талаар энэ хэлсэн ном байдаг. Энэ ном болохоор яг бид нэр сургалтандаа бол тий ингээд ашиглаад явдаг. Гэтэ энэ одоо биднээс яг ингээд хийгээд байгаа Тэнгэрийн үйлдэл бол энэ маш нийцдэг таардаг тий. Тийм учраас биднээс ингээд яг анх шатны нөгөө ингээд тархиндаа дийлдсэн байгаа. Ингээд тархиныхаа нөгөө энэ асар их хаалт ачааллаас салж чадахгүй хүмүүст бол анх шатны одоо ойлголт авах энээсээ чөлөөлөгдөхэд бол энэ ном нэмэртэй байгаа тий. Цаашлаад биднээс бол яг ингээд суугаад дээдсийнхээ айл дүрийг хүлээж аваад энийгээ зүрх сэтгэлээрээ мэдрээд ингээд Тэнгэрийн үйлээ хийж байгаа биднээсээ үйл тустай байгаа. Энэ бол яагаад энэ нь яагаад одоо манай энэ сургалтанд одоо ингээд яг ингээд тохироод энийг бид нэр сургалтандаа бас ингээд ашиглаад байна вэ гэхэлэр бид нар яг дээд Тэнгэрээс одоо дээд ухамсараас бид нар мэдээлэл авч одоо ингэж сургалт явуулдаг. Энэ ном болохоор бас нэг бас л нөгөө цэвэр ухамсараас ингэж буулт орж ирсэн ном. Хин нэгэн одоо нөгөө тарих оюун ухаанаараа ингэж тэ зохиож бичээгүй ном учраас ингэж таардаг. Зүгээр энэ өөр ингэж зохиолч юм уу эсвэл хин нэгний оюун ухаан юм уу одоо тэ эсвэл химэл оюун ухаанаар ч ямар ч одоо сургалт одоо ингэ гаргаж болно шүү дээ тэ ном гаргаж болно шүү дээ. Тийм ном биш учраас цаанаасаа бүр ингэж Тэнгэрийн буултаар бууж орж ирсэн ном болохоор бидний сургалттай ерөнхийдөө таарч тохирдог гэсэн үг. Тэгээд өнөөдөр ингээд дээдс буугаад айл дүр айлдж байна л да. Одоо өнөөдөр биднээсийн энэ нөгөө Тэнгэр эцэг мөнх Тэнгэр одоо их дэлхий амьдрал гэд байгаа үгнүүдийн цаана ямар утга учир ямар ойлголтууд байдгийг гэдгийг бууж хэлж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр биднээсийн ойлголт одоо биднээсийн ойлголтууд айгүй өнгөцхөн байна. Тэгээ энэний маш нарийн утга учирыг тайлж ингэж хэлж өгч байна. Энэ ойлголт бол одоо тэр битүүрийн ярьсан 13 дугаар зуунд бол маш их гүн утгатай. Тэрийг маш зүгээр хүлээгээд авсан, ойлгоцсон, судар номдоо буулгацсан юм байсан байгаа шүү дээ. Энэний тод жишээ нь бол одоо тэр алтан дээд үнний аялгау гэдэг судар байгаа шүү дээ.
тэнд бол одоо энэ асар гүн гүнзгий ойлголтууд байгаа. Энэ байгалыг юу гэж ойлгох юм, амьдралыг юу гэж ойлгох юм, энэ төр улсыг юу гэж ойлгох юм. Тэ? Энэ тэнгэр газар энэ юутайгаа яаж харьцах юм гэдэг бүх л одоо энэ нарийн ширийн ойлголтуудыг тэнд хэлсэн болгосон байдаг. Тэгээд яг хөө тэр судар яг ингээд бид нар шууд уншихад ойлгохгүй. Хэдий ч тэр маш гүн гүнзгий нарийн утгуудыг ингээд нууцлаад, чагтлаад ингээд хэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр биднээс өнөө цаг үед энэ амьдрал дээр тэр өвгдийнхөө туул туршлага, тэр ахуй ёс заншил, тэр олж авсан олд амжилтыг өнөөгийн энэ амьдралдаа буулгах тал дээр бол биднес одоо ингээд бас хичээж байгаа. Өнөө цагийнхаа амьдралтай ингээд сүлээд яг тэр чигт нь одоо биднес бас сэргэжүүлэхэд бас боломжгүй шүү дээ. Цаг хугацааны хувьд эн чинь одоо биднес ямар орчинд техник технологийн эрен үед байж байна, амьдарч байна. Тэгтэл одоо өвгдийнхээ амьдрал туулж авах юм асар их юм байна, тийм ээ. Ажил төр улсаа одоо тэр онлоор нь онлайн хийлээд өгч байгаа тэргээр нь иймэр биш. Тэ? Их мэтчлэн одоо тэр сэргэн мандж явсан үе өнөө цаг үеийн одоо ялгаа цаагууд нь ерөөсөө ийм л байгаа тань л да. За тэгэхээр хоёлаа яг тэр монголчууд маш сайхан мандж исэн үед зүрх сэтгэл нээлттэй тэ байгалийн хууль ёс, байгалийн тэр жамсны урсгал, тэр амьдрал хэрхэн урсдаг тэ бие биентэйгээ ясар их одоо байгаль дэлхийн хүн хоорондын харилцаа холбоо маш нарийн нэгтнээ холбоотой нэгдмэл нэг гэдэг их ойлгоцсон цаг үед бол ингэж сэргэжээжээ. Одоо өнөө үед бид нөгөө нэг зүрх сэтгэл нь ерөнхийдөө нэлээд хаагдсан аминч үзэл тэгээд энэ тархины ихтгэл үнэмшил эднэр тэгээд энэ угаасаа ч энийг одоо буруутах арга байхгүй. Одоо энэ олон үе, олон нийгмүүдийг бид нэр туулж өнгөрөөсөн. Харин ч одоо яг эдийн зэрэгтэй бас ингэж байж байгаа. Бас улс орноо авч явжсэн үе үеийн одоо энэ удирдагч нартай бол одоо бид нар бол талархахаас ураараа байхгүй тий. Гэхдээ одоо өнөө үед бид нар одоо тий энэс цаашаа бас ингээд хитрхи одоо ингээд уналтанд ингээд ороод байх юм бол энэ улс орн маань одоо юу болох гээд байна вэ? Тийм учраас одоо бид нар нэгдэн нийлэх хэрэгтэй байна. Тэхийн тулд бид нар энэ зүрх сэтгэлээ нээж өөрийнхөө дотоод оршихуй, өөрийнхөө сүнс одоо энэ мөнх тэнгэр гэдэг одоо ойлголтуудыг маш сайн авах хэрэгтэй. Энэний талаар бид нар одоо тэнгэр гэж юу юм? Тэнгэр гэдгийн ойлголт подкаст хийсэн. Мөнх тэнгэр дээдс бас мөнх тэнгэр гэж яг юу хэлээд байгаа гэдэг талаар бид нар бас өмнөх дугаарууд дээр хэлсэн байгаа. Энэ талаар та нар маань сайхан олж үзэн үзье. Тэгээд одоо тэгвэл бид нар яг яах ёстой юм бэ? Яг уналт басалт ийм хоёр том ийм зааг дээр одоо бид нар ингээд харьцуулалтаа бид нар үүх түүхтэй улсууд бид нар одоо Манданбаатар жах үеийнхэн тэр сэтгэл сэтгэхүй тэр хамтын хариуцлага, эв нэгдэл, зүрх сэтгэлээ нээх юм руугаа одоо суралцах хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр одоо өнөө үед бид нар ч зүрх сэтгэл нэлээд хаалттай яг сурсан мэд оюун ухаандаа баригдмал юм амьдрал дээр амьдраад байгаа. Тэгэхээр одоо манай сургалт яадаг вэ гэхээр өөрөө та бурхан юм аа. Өөрөө та тэнгэр юм аа. Өөрөө та цэвэр ухамсар юм аа. Тэгээд энэ дотоод оршуугаа руугаа орж өөрийнхөө зүрх сэтгэлийг нээснээрээ тэндээс харин яг зүрх сэтгэл нэгдээд эхлэх юм бол эв нэгдэл гэдэг юм гарах юм байна. Эв нэгдэл үүссэн цагт бүх юмны утга учирыг олсон цагт тэр нэгдмэлийн хүчээр одоо тий
эвтэй байхдаа монголчууд хүчтэй гэдэг шиг эвлэлд нь нэгдэж улс орноо өндийлгэн босох яг ийм цаг үед ирчээд байна. Тэгэхээр яах вэ гэхээр бид нэр одоо энэ зовлонч гэж хэлдэггүй юм байлээ. Энэ бол одоо зовлонгийн шалтгаан гэдэг юм ойлгох хэрэгтэй. Зовлонгийн шалтгаан ч ерөөсөө сүнс чин цаан чин ерөнхийдөө нэлээд тэ ядарсан байгааг харуулад тэндээсээ одоо ингээд хүмүүсийн асуудлууд үүсдэг юм байна. Асуудал чинь бол сүнсний хөгжлийг бол ингээд хилдэг. Тэгэхээр бид нар зовлон гэж хэлээд байгаа юм аа. Хөгжил дэвшил гэж хараад энийг давах соройгоо тэ ухаарлыг авч давах ийм одоо юм цаг үед ирчээд байгаа юм аа. Тэгэхээр одоо энэ бид нэр яг энэ талаар одоо ингээд яах вэ гэдэг ингээд санаа сэтгэлээ ингээд чилээж хат бол одоо энэ сургалтууд их хэрэгтэй одоо энэ гадуур далд ертөнд зүрх сэтгэлээ нэх тэ энэ мэдсэн сурсан юмна төр орхиж нэг төр зогсолт хийж тэ зүрх сэтгэл рүүгэн өөрлөгөө өнгөх юм цаг ирцнийг одоо гадуур их сургалт одоо подкаст тэ им зөндөө ярьдаг болжээ. Тэрүүнтэй адилхан манайх одоо бас бүтээгчдийн ертөнц одоо мөнхөд өсөн дэвжих ертөнц гэдэг одоо юм өргөөтэй. Тэгээ би тэрэндээ гэд одоо багшлаад байждаг хоёр хүн байна тий. За та ингээд за тэгээд ер нь одоо яг зарим хүмүүс одоо хэд тархиныхаа үзэл автцсан. Тэгээ энэ сэрц хэрэг чинь ямар хэрэгтэй ямар учиртай ингээд бас хүлээж авахгүй ийм хандлага гаргана л да. Тэгээд энийг юу гэж яах вэ гэхээр ойлгуулах вэ гэхээр угаасаа энэ та өөрийгөө ингээд нэг бүхэл гэж бодох юм бол одоо таны энэ харагдаж байгаа махан бие энэ ойр орчин нүдэнд чинь үзэгдэж байгаа энэ бодит юмнууд ерөөсөө таныг илэрхийлж байгаа юмны ерөөсөө нэгээс хоёрхан хувь шүү. Цаана 97-8% нь та одоо тэрийгэ мэдрэхгүй байна. Тэ тэрийгэ мэдэрч хүлээж авахгүй байна гэдгийг энэ тархиндаа нэг хүлээгээд авчаарай. Энэ 100% юмны 98% та мэдхгүй байгаа чинь одоо нөгөө өөрийгөө бүрэн танихгүй ойлгоогүй явна гэдэг утга байгаач. Тэгэхээр өөрийгөө таньж мэдмээр байгаа бол энэ 98% энэ юм ойлгохын төлөө бас ухаарах сэхэр хэрэгтэй байна. Хагас туу 2% одоо би гэж ойлгоод явах хэрэгтэй байна уу? 100% болоод одоо ингээд хүн шиг амьдрах хэрэгтэй байна уу? гэдэг асуултыг эцэст нь асуумаар байгаа байхгүй юу? Тэг энийг л та нэг хүлээгээд авчаарай. Тэгвэл одоо бас ойлголт чинь нэг арай өөр болж магадгүй. Тэгээ цаашлаад ярих юм бол одоо тэгээд ингээд энэ биднээс нөлөөлж байгаа асар их юм байгаа шүү. Тэгээ тэр 98% дотор чинь юу ис байх вэ тийм үстэй. Тий. Одоо жоохон ухаан сэхэтэй хүн бол одоо юу үлээ би одоо би 98% одоо олж мэдмээр байна, танимаар байна гэдэг ингээд сэртсэн шүү дээ тий. Хүн л юм бол. Тэгэхээр та нарыг одоо энэ чиглэлд энэ одоо ойлголт руу энэ ухамсараа дэлхийн хаянд уриалж байна. Амжилт хүсье. За өнөөдөр ярилцсан голчхтаа талархлаа. Тэнгэр эцэгтэй нэгдэж мөнх тэнгэртэй амиан даатгач Тэнгэрлэг монголчуудынхаа сүр хүчийг бадраацгаая. Тэгээд энэ подкаст сайхан шеэрлэж түгээж өгөөрэй гэд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөё.